Хаалтай замын гол додаа хэмээх нэгэн якуза цагаан дотор өмднөөс өөр ямар ч хувцсгүйгээр домогт алуурчин боксооны өмнө сэрдэг боксоон түүнийг шууд алахгүй. Бүх зүйлийг шударгаар хийх ёстойг охин Жи-Ёнгоос сурсан гэх бөгөөд сенатор хүүгээ коллежид хууль бусаар илсүүлсэн гэх бүх мэдээллийг ницаасан тухай мэдээг сонсоод ярилцсан юм. Тиймээс шударга байхын тулд боксоон удаад өөрийгөө хамгаал гэж сэлмээ өгч харин өөрөө жижиг сүхээр тулалтна. Хоёр чадварлаг дайчдын хооронд ширүүн тулаан өрнөсөн ч одоо боксооныг дийлдэг гэсэн хэдий ч боксоон нөхцөл байдал дүн шинжилгээ хийж үр дүнг урьдчилан таамаглаж байсан юм. Тэр халс тулалдаад ялж чадахгүй байгаа тул хуурч удаа руу бууддаг. Үүний дараа боксоон гэртээ харж охин нь тамхи нууж байсныг олж мэдэв. Энэ нь боксооныг харгас хэрцгий эцэг нь түүнийг тамхи татаж байхыг олж хараад өөрөөр нь идүүлж байсан нь санаанд орно. Жи-Ёнг гэртээ ирэхэд бокс сүм дотроо олон хувилбарыг төсөөлж хэрүүл маргаанаар дуусахыг таамаглана. Тэдний харилцаа аль хэдийн нэлээд хурцтмал байсан тул түүнийг загнахгүй байхаар шийдэв. Жи-Ёнг ээжигээ алуурчин гэдгийг мэддэггүй ба түүний нууцлаг байдлыг нь үзэн яддаг байв. Маргааш нь удаагийн үхэл мэдээгээр гарч ирэв. Мин Кью боксооныг ажлаа сайн хийж байгааг харсандаа баяртай байна. Учир нь тэрээр боксооныг хөсөлсөн компани болох Mink Enterprise-ийн гүйцэтгэх захирал юм гэсэн хэдий ч түүний эгч Мин Хи түүнд атаархдаг. Учир нь тэр Мин Кью боксооныг биширч түүнд илүү их анхаарал хандуулдаг гэдгийг мэддэг. Энэ хооронд боксоон гэр хитмэн найзуудтайгаа хамт архиун. Түүний сэлэм, цалин нь бүгдд нь сэтгэгдэл төрүүлдэг. Учир нь тэр зэрэглэлийн бизнесийн шилтгэн. Тэд ярилцаж байхдаа Мин Кюгийн бүх алуурчин компаниудад заасан 3-4-ийн талаар ярилцдаг. Насанд хүрээгүй хүүхдүүдийг хизээч бүү алж зөвхөн өөрсдийн компанийн зөвшөөрөгдсөн ажилд орох, үргэлж даалгасан ажлыг хийхийг оролддог. Уулзалт дуусны дараа боксоон хэсэг дээрэмчдийн машиныг шалгаж дэггүй нэрээр нь дуудаж байхыг олжээ. Боксоон тэднийг доромжилсан ч тэднийг хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад нь хамтрагч алуурчин Хи Сонг бүгдийг нь таслан зогсооно. Хи Сун боксун шиг сайн басаа зэрэглэх байх ёстой. Зодооны дараа боксун Хи Суннаар хамтдаа шөнийг өнгөрөөж боксун Хи Сонд эцгийнхээ эмчилгээний зардалт мөнгө өгсөн нь Хи Сунгийн бардамналыг гомдоосон. Энэ хооронд Жи-Ёнг найз охин Соратайгаа уулзаж байна. Ээжүүд нь тэдний сонголтыг зөвшөөрөхгүй гэдгийг мэддэг учраас тэдний харилцаа нууц юм. Харамсалтай нь ангийнх нь бараг л тэдэн дээр алхахад тэд үнсэлцлээ тасалдуулж Жи-Ёнг Чиолвугийн урилгыг хүлээн авахаас татгалзаж түүнийг уурлуулна. Хэсэг хугацааны дараа боксун Мин Кюг харахаар Минкийн офис руу явах боловч Мин Хи түүний замыг хааж тусгай үйл ажиллагаа явуулахаар чирээд яв. Сүүдэртэй угаалгын өрөөнд Ёнжи нэг хүн рүү дайрч ширүүн тэмцэл өрнүүлж тэднийг хан руу шидэж энэ бол алуурчдын академид хийж буй дасгал гэдгийг харуулж байна. Мин Хи боксооныг газар дээр нь тавиад түүний хамгийн том шүтэн бишрэгч Ёнжитэй бэлтгэл хийхийг хүснэ. Ёнжи модон хутга боксоон маркераар зэвсгэлсэн бөгөөд тулаан боксооны хувьд илт давуу талтай ихэлсэн. Ёнжи зэвсгээ нэг гараас нөгөө гар руу шидэх мэх хийж чадсан хэрвээ хутга жинхэнэ байсан бол боксоон төхөөрдөн байх байсан гэсэн хэдий ч боксоон хурдан хариу арга хэмжээ авч Ёнжигийн хүзүүн дээр тэмдэглэгээ хийсэн нь үхэлтэй тэмцэнэ. Дараа нь боксоон Мин Кютэй уулзаж дараагийн номлолдоо зориулж хоёр дугтуйны аль нэгийг сонгоход нь түүнд туслана. Удахгүй ном түүний сонголтыг харж олж мэдэв. Тэр хүүг алах ёстой. Гэвч Мин Кю түүнийг хурдан засч түүнийг насанд хүрсэн гэж тайлбарлав. Боксун мөн Мин Кюнд гэрээ нь удахгүй дуусч зодог тайлах болно гэдгийг сануулах боломжийг ашигласан. Сургуулиас бокс өнгөс уцтаж Жи-Ёнг Чиолвуг хутгалсан гэж хэлэхэд тэдний уулзалт тасалдсан. Тэрээр сургууль руугаа яаран очиж дайралтын шалтгааныг хизээж хэлээгүй тул охиноо хөөгдөх эрсдэлтэй байгааг мэдэв. Дараа нь боксоон Жи-Янтай ярилцаж тайлбар өгөхийг шаардсан ч Жи-Янг Чиол үүнийг алахыг хүссэн гэж хэлсэн. Хожим нь Хи Сонг орхисон цогцсоо цэвэрлэх ажилтай байх хооронд боксун түүнд компанийг санал болгож охиноосоо хэр хол байгаа тухайгаа ярина. Тэр бас Жи-Ёнг түүнтэй дэндүү адилхан болж байна гэж санаа зовж байна. Энэ хооронд Мкийн дэрэгдэх алуурчин компани бүрийн удирдагчид хуралдаж байна. Тэд компанийн захиалгаас гадуур хүн амины хэрэг үйлдсэнийг илрүүлсэн бөгөөд буруут нь тэдний ажилчдын нэг байж магадгүй юм. Хэрэв энэ үнэн бол дүрм зөрчсөн гэмт хэрэгтнийг алхаас буцахгүй гэдгийг Мин Кю хүн бүрт батлан хэлж байна. Тэд Мин Кюг өөртөө байлгахын тулд боксооноос салахыг хүссэн Минкийн төлөвлөгөө гэдгийг тэд мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа боксун Жи-Ёныг оролцоор байсан ч охин түүнийг үл тоомсорлдог. Яг тэр мөчид тэр аялалд гарахаар бэлдэж байгаа Мин Кюгаас уцтаж Ёнжи түүнд номлолын хамтрагч болно гэж мэдэгдэв. Оройн хоёр алуурчин хохирогчийн орон сууцанд нэвтэрч түүнийг цохиж дараа нь түүнийг өөрөө хийсэн мэт харагдуулахын тулд нарийн ширийн зүйлийг бэлдэж эхлэв. Гэвч түүнийг алах гэж байтал боксоон царай нь танил харагдаж байгааг мэдээд салах ёс гүйцэтгсэнийг дараа нь шалгуул энэ бол сенаторын хүү бөгөөд эцэг нь дуйлан шууганаас ангижрахын тулд алах гэж байгаа юм. Түүний бодлыг шууд шуудан руу илгээсэн дуудлага гинэт тасалтаж Жи-Ёнг бүх зүйлдээ уучлалт гуйж буйг олж мэдхийн тулд мессежийг сонсов.
Үүнээс урам авсан Боксон аав нь эцсний улмаас залууг алхаас татгалцсан тул Минкю руу уцтаж алдаа гаргаж даалгавраа биелүүлээгүй гэдгээ хэлнэ. Минкю аль хэдийн Оросын нэгэн баранд ирсэн бөгөөд тэрээр номлолдоо явж байхдаа Боксонтой ярилцахаар чихвчээ зүүв. Бааранд ширүүн тулаан өрнөсөн ч Минкю өөрт нь ойртож ирсэн бүх эрхэм бүрийг тулалдуулж хөнөөдөггүй. Тэр тулалдаж байхдаа үннийг мэдхийг шаарддагч Боксон түүхээ баримталж тэрч байтугай Юнжид үүнийг илүү үнэмшилтэй болгохын тулд алдаа хийсэн гэж хэлүүлэхэд хүргэдэг. Минкю Боксон дүрм зөрчсөн тул түүний чимээгүй байдлыг худалдаж авахын тулд Боксон зодог тайлхын оронд нь гэтээ гэрээгээ сунгахыг зөвшөөрнө гэжээ. Түүний цорын ганц нөхцөл бол түүний бүтлгүүцсэн даалгаврыг хинч дуусгаж чадахгүй байх явдал бөгөөд Минкю зөвшөөрсөн Боксон гэртээ ирэхэд Жиён аль хэдийн унтаж байв. Гисэн хэдий ч түүнийг өрөөнөөс гарахад Жиён зүгээр л унтаж байгаа дүр эсгэж байгаа нь илэрсэн бөгөөд Сора түүний мессежэнд хариу өгөхгүй байгаа тул түүнд тайтгарал хэрэгтэй байсан. Даалгавраа дуусгасны дараа Минкюмийн хэрүү залгаж компани нэр хүндэд сөргөөр нөлөөлж болцшгүй гүйл томсорлон сенаторын хэргийг хаахыг түүнд хэлв. Минкю Боксуныг илүүд үздэг бөгөөд энэ нь Минхи түүнийг илүү үзэн ядахад хүргэдэг. Өшөөгөө авахд бэлэн тэрээр Боксоны бүтлгүүцсэн даалгаврыг дуусгахыг хүсхийн тулд хэсүнг хайж явна. Тэр түүнийг алихт оруулж эцгийнх нь эмчилгээний мөнгийг өгөх байсан тул тэр даруй зөвшөөрөв. Онгоцонд Минкю олон жилийн өмнө Боксонтой уулзсан өдрөө бодохоос өөр аргагүй. Минкю амныг алхаар байшин руу ороход тэр залуугийн охин санснаас эрт гэртээ ирсэн. Энэ бол Боксон байсан бөгөөд хэн нэгэн түүнийг хүчирхийлсэн аавыг нь хөнөөх гэж байгаа тогтхонч санаа зовсонгүй. Үнэн дээр тэр ажлаа дуусгахын тулд сандал өшөглөж байна. Минкю охины айдасгүй, хурдан сэтгэдэг байдалд нь ихэд таалагдсан тул түүнийг алуурчин болгон сургахаар өөрийн жигүүртэй. Яны дараа Боксон охинтойгоо зөв ярилцаж, охинтойгоо үнэн хэрэгтэй юу болсныг хуваалцав. Чиол Ву түүний болон Сорак Синг хоёрын зургийг авч, дараа нь Жи Янг түүнтэй нэг сар болцохгүй бол олон нийтэд ил болгоно гэж сүрдүүлсэн. Бүр дордуулахын тулд Сора нэр хүндээ бодоод Жи Янгоос хэлснээ хийхийг хүссэн. Найз бүсгүйгээ өрөвдөх сэтгэлгүй байгаад гомдсон Жи Янг хариуд нь Чиол Вуг хайчаар хатгсан байна. Боксон охиноо огтод таалагдж байгааг сонсоод түүнийг зүгээр л эргэлзэж байна уу гэж асуухад нь ихэд бухимдсан нь Жи Янгийг ихэд гомдоож ээжтэй ч бас нууцлдаг гэдгээ сануулж байна. Тэдний яриа Юнжигийн зочилсноор тасалдав. Боксон үүнийг халдлага гэж бодсон ч Юнжи түүнийг Боксоны сурвалжлага хийж чадаагүй төлөө буруутгагдаж халагдсан гэдгээ тайлбарлахад тэр даруй тайвширчээ. Буруутай өрөвдмөр санагдсан Боксон Юнжиг хамтдаа оройн зоог барихаар баар руу аваадсан бөгөөд Жи Юн ээж нь өөрт нь хэрхэн ажиллахыг дахин харах ёстой. Бааранд Боксоны алуурчин нөхдүүд хий суныга зэрэгтэй болсонд нь баяр хүргэн ирж Боксунд ямар нэг зүйл буруу байгааг шууд хэлнэ. Энэ хооронд Минкю сенаторын ажлыг дуусгасан Минхтэй ширүүн мөргөлдсөн ч Минхи түүнийг үнсэх гэж оролдов. Минкю түүнээс татгалзаж Боксоныг өмөөрөх болно. Бааранд байхдаа Боксон хүүгийн үхлийн мэдээг хараад юу болсныг шууд таамаглав. Түүний хий сонг загнаж байсан нь гинтхэн Минхи дуудаж түүнийг чанга яригч болохыг хүсв. Дараа нь тэр Боксуныг алах даалгаврыг санал болгож хэн үүнийг удирдах чадсан нь шууд зэрэглэл рүү өсрөх болно. Бас нэг зэрлэг тулаан эхэлж баарны эзэн хүртэл нэгд. Юнжи түүний хажууд залуу тус бүрийг алахад тусалж байгааг хараад Боксун цочирдов. Тэд алуурчин бүрийг нэг нэгээр нь өөрт байгаа ямар ч хэрэгслээр устгаж эцэст нь зөвхөн хий сонс үлдэнэ. Боксун түүнийг алахаар ирэхэд хий сунгаг түүнийг өгөхөөс өмнө аавыгаа асрахыг даалгана. Дараа нь Боксун цэвэрлэгээний багийнхныг дуудаж Юнжи яагаад түүнд тусалсныг гайхан асуухад Юнжи зүгээр л амьд үлдэхийг хүсэж байгаагаа тайлбарлаж Боксун ялах магадлал илүү их байсан. Дараа нь Боксун руу ээж нь хэрэгтэй болохоор хизээ гэртээ ирэх бол гэж гайхдаг Жи Янг дуудаж байна. Гэсэн хэдий ч Минкюгийнт гарч ирэн Боксоныг хананд хүчтэй түлхэж олон дүрм зөрчсөн тул уурлаж түүнийг бусад удирдагчдтай асуудалд оруулах болно. Боксон охиноо зүрхлэхийг хүсэхгүй байгаа тул Минкю уцаа хурдан устгав. Дараа нь Юнжи үгээ таслана. Захиалгыг илгээсэн хүн нь Минхи гэж тайлбарлав. Минкю Боксоныг дараагийн өдөр нь офис дээр ирж гэрээгээ сунгахыг хүсв. Учир нь тэр түүнийг хамгаалж чадах цорын ганц арга зам учраас Боксон үүнийг үл хүндэтгсэн нь тэд тулалдах болно гэдгийг мэдээд татгалзав. Гэсэн хэдий ч тэр үр дүнг тооцохдоо тэрээр ялагдсан гэдгээ харж байгаа тул гэрээг сунгахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Боксуныг явсны дараа Минкю энжигээс энэ тухай хэнд ч битгий хэлээрэй гэж гуйна. Гэртээ Боксон уцаа авахгүй байгаад санаа нь зовсон охиндоо загнуулна. Жайон тайлбарснаар Сора түүнээс салсан бөгөөд одоо өөрийгөө ийм огттой болсон гэдгээ үгүйсгэж байна. Боксон өмнөх хариу үйлдэлтэй уучлалт гуйж Жайонд өөрийгөө хэн гэдгээ нуух шаардлагагүй гэж амлав. Дараа нь түүний бие муудаж Жиэн ээж нь ажил дээрээ ч аимшигтай өдөр байсныг ойлгосон. Боксон нарийн ширийн зүйлийг нууцлж байх хооронд тэд хэцүү амьдралаа холбосон ч Жиэн ээжийнхээ цүнхнээс буу хуурамч паспорт олсон гэдгээ хүлэв. Энэ нь Жионыг ээжигээ тэтгэх гэж бодоход хүргэсэн бөгөөд Бок хөдөлгөөн охинтойгоо дотн болсон тул тэр үүнийг үгүйсгэсэнгүй. Маргааш нь компанийн боссууд хүмүүсийнхээ амийг хөнөөсөн асуудлыг хэлэлцгээр хуралдаж Минкюунд холбоотой гэж сэжилжээ. Минкю Боксон өөрийгөө өмөрч мөнгөн нөхөн төлбөр санал болгож байсан гэж тайлбарласан ч зарим дарга нар түүнд итгэхгүй. Дүрм ёсоор бүх зүйлийг өөрөө дуусгахыг шаардаж бүр эрийг нь түүнд өгсөн. Үүний оронд Минкю дарга нарын нэгийг ширээн дээр алж хүн болгонд өөрийгөө дүрм гэдгийг сануулсан тул уулзалтын үеэр зэвсэг зурхгүй байх шинэ нэгийг жагсаалтад нэмж оруул.
Энэ хооронд Бок Сун гэрээнд гарын үсэг зурхаар офис руугаа явхад зөвхөн Минхийг олоход тэрээр Юнжиг өчигдөр орой явсны дараа Минкю алснаа хүлээн зөвшөөрөв. Ууралсан Бок Сон Минхийг зүгээр алж Минкюд үлдээж түүнтэй тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлв. Оройн Бок Сун Жеонтой маш тухтай оройн хоол идэж тэрч байтугай хүнсний ногоог алгасхийг зөвшөөрдөг. Тэр эргэж ирэхгүй бол түүнийг сүүлчийн сайхан дурсамжтай байлгахыг хүсдэг. Хэсэг хугацааны дараа Бок Сун офис дээр ирэхэд Минкю лифтний хаалга нэгдэнгүүд түүн рүү буудаж эхлэв. Гэсэн хэдий ч Бок Сон түүнийг ноцтой биш байгааг мэдээд хөдөлсөнгүй. Дараа нь Минкю түүнийг аль хэдийн тулааныг урьдчилан таамаглаж ялагдсан гэж хэлээд хамт уухыг хүсв. Бок Сон толгойдоо олон харун таамаглал дэвшүүлж Минкюг алахыг оролдох болгондоо янз бүрийн арга хэрэглэж эхэлсэн ч тэр яаж ч оролцсон тэр үргэлж ялагдал хүлээд. Гэсэн хэдий ч түүний хуучин өдрүүдийн тухай ярихыг сонсох нь түүнд сул тал байгааг ойлгоход хүргэдэг бөгөөд энэ нь Бок Сон өөрөө юм. Минкю түүнд энэ бүх хугацаанд дурласан байсан бөгөөд эцэст нь Бок Сон үүнийг чангаар хэлэхэд Минкюгийн анхаарлыг сарниулж түүнийг самурай ил дээр алхахад хангалттай. Минкю өгөхөөсөө өмнө Жи Янг руу бүх зүйлийг хамгаалалтын камераар харж байхын тулд түүнд таблет илгээсэн гэдгийг хүлэв. Сандарч бухимдсан Бок Сон охин нь өөрийг нь үзэн ядах вэ гэж айж гэрлүүгээгүй гэсэн хэдий ч Жи Юм орондоо унтаж байгаа ч Минкю худлаа хэлсэн байх. Яг тэр мөчид Жи Янг сэрээд Бок Соныг гэр бүлийнхээ төлөө үргэлж шаргуу ажилтдаг гэж магтсан нь түүнийг буруутай мэд санагдаж Жи Янг үнэхээр мэдэхгүй байгаа болов уу гэж эргэлзэхэд хүргэдэг. Хэсэг хугацааны дараа хүүгийнхээ амийг хөнөөсөн сенатор нүүрс төрөгчийн дутуу эслийн хордлогын улмаас машиндаа нас барсан нь тогтоогдсон. Бок Сун үүнийг хийсэн гэсэн үг юм. Жи Янг албан ёсоор хөөсөн ч найзуудтайгаа салах эс гүйцэтгэхээр сургууль руу яв. Тэр сооронтой гар барин чихэнд нь шивнэхдээ түүнийг бүх хүний нүдэн дээр үнсэх үү эсвэл зүгээр л алах уу гэж маргалдана. Дараа нь тэр Чиолүүтэй харцаараа харьцаж хүзүүнд нь хүрч түүнд ямар чадвартайг нь сануулна.